Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Чим Бүрэн, Алдар Жавхлан, Ариун Заяа, Батцанбүрэл нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрхтэн эд ис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2026 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо 2026 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу явуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтөд холбогдуулан Улсын их хурлын гишүүн Ариун Заяа амьгуу дондрын гэр бүл долгох оршуулгын тэтгэмжийг тодорхой мөнгөнд өнгөөр болон хүн амын амжиргааны доод түвшиндээ уялдуулах боломжийн талаар Улсын их хурлын гишүүн их насан амьгуу дондрын гэр бүл долох оршуулгын тэтгэмжийг эрүүл мэндийг дэмжих сангаас гаргаханд хуульд нийцсэн эсэх Улсын их хурлын гишүүн Бэйсэн тээгч ихээр хүүхдэд төрүүлэх зохицуултын талаар тус асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын 2026 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцэн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ийн 1 дахь заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй 4 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбоотох зүйл хэсэг заалтад нэмж тусган хил найруулга дэс дараалал зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийг та бүхэн тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрхтэн эд ис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, донорын тухай хууль хүчингүй болсон тооцох тухай, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За, Баярбаатар гишүүнд баярлалаа. Ажлын хэсгийг халж ажилласан байгаа. За, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан